хаан банкны тухай жижиг дунд бизнесийг хөгжүүлэхийн төслүүд хамтын ажиллагаа яаж явж байна? Яг EBRD-тай холбосон. Жижиг дунд бизнес эрхлэгч нартай зориулдаг одоо үн төлбөргүй үйлчлэг байгаа. Эрсдэл хуваалцах хөтөлбөр гэж та дурдлаа тийм. Танай болохоор тэгвэл зөвлөх үйлчлэгээ ажиллаж байгаа. За сайн байцгаана уу Лимончуудаа. Lemon Press Special цувралын шинэ дугаарууд та бүхэндээ иргэн ирж байна. За энэ удаад Lemon Press-тэйгээ од гэрэл миний биеэс хамтран ажиллах болно. За мөн энэ цуврал дугааруудыг Европын цэргийн мосголт Хөгжлийн банкны Монгол дахь салбартай албан ёсоор хамтарч та бүхэнд хүргэнэ. Тэгэхээр маш олон сонирхолтой сэдвүүдийг маш олон сонирхолтой зочдтой хийх болно. За өнөөдрийн сэдв болон зочдтой танилцуулъя. За өнөөдөр бид нэр Европын цэргийн мосголт Хөгжлийн банкныхан маань Монголд ямар үйл ажиллагаа явуулж байна. За тэр дундаа жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлд шинэ сонирхолтой ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Дижитал шинжилэлд ямар оролцоотой байна гихчлэн сэдвээр ярилцсан. Зочдтой танилцуулъя. Европын цэргийн мосголт Хөгжлийн банкны банкер Мөнх Тулга. Очгоо өргөө танилцуулъя. За наа Мөнх Тулга гэдэг Европын цэргийн мосголт Хөгжлийн банкнд жижиг дунд бизнесийг санхүүжилт болон бүтээгдэхүүн хөгжүүлэлт төр харилцаад ажилладаг. За баярлалаа. За EBRD-тэй хамтран ажилладаг Наранбаатар захирал та товчхон өөрийгөө танилцуулаач. За би болохоор одоо манай IT Zone компани 1997 онд байгуулагдсан. Сүүлийн 7 жил одоо гүйцэтгэл хийж хагаад 2 жилийн өмнө яг нэг Монгол групп рүүгээ шилжсэн байгаа. Одоо манай IT Zone компани гүйцэтгэл Эрдэнэ Бямгийн залуу ажиллаж байгаа. Одоо би бол Монгол ХКК-гийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Наранбаатар гэж юм байна. Тэгэхээр та IT Zone-ийнхоо төлөөлөл удирдах зөвлөлтөд байдаг. Төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Зөв. За Эрдэнэ сүрэн захирал та өөрийгөө танилцуулаач. За намайг Батэрдэн Эрдэнэ сүрэн гэдэг хаан банкны жижиг дунд бизнесийн банкны газрын захирлаар ажиллаж байгаа. За анх бол хаан банкнд 2013 онд ороод за corporate банкны газар ажиллаж агаад сүүлийн одоо 4 жил бол жижиг дунд бизнесийн банкны газрын захирлаар ажиллаад явж байна. За ийм сонирхолтой зочдтойгоор өнөөдөр та бүхэндээ гоё сэдвүүд хүргэнэ. За юуны өмнө EBRD дээр те ямар сонирхолтой төсөл хөтөлбөрүүд байна, гол чиглэлүүд нь юу байна, таны хариуцсан төслүүдээ бас та танилцуулаач. Тий. За манай банк бол яг Монголд бол 2006 оноос хойш эхлээд үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа. Тэр нь бол санхүүжилттэй өхөөс гадна зөвлөх үйлчлэгийг ер нь үзүүлдэг гэдгээр ер нь бол нэлээд давуу талтай. Тэр тусмаа жижиг дунд байгууллагуудад санхүүжилт болон энэ зөвлөх үйлчлэгийг өгдөг ер нь бол олон улсын цорын ганц байгууллага гэж хэлчихэд бол ер нь болно. Тэгээд яг сүүлийн үед бол бидэд яг жижиг дунд бизнесүүдэд чиглэсэн дотоодын банктай хамтарсан эрсдэл хуваалцах хөтөлбөр гэж бидэд RSF гэж нэрлэдэг. Энэ зээлийн бүтээгдэхүүнүүдийг ер нь голчлон хүргэж байгаа. Тэгээд яг санхүүжилт өхөөс гадна бид нар жижиг дунд бизнесүүдийн ер нь зөвлөх үйлчлэгийг үзүүлээд ер нь компани чадварчуулах ер нь аягүй чухал юм байна гэж үзэж байгаа учраас санхүүжилттайгаа уялдуулсан тэр хөтөлбөрүүдэд хамрагдуулаад тэгээд ер нь бол энэ зөвлөх үйлчлэгээ олон улсын болон дотоодын зөвлөх үйлчлэгийг өгөөд явж байгаа. Тэгээд дээрэс нь нэмээд бидэд нэг шинэ бүтээгдэхүүн ерөөдөө хөгжүүлээд явж байгаа нь supply chain finance буюу одоо factoring гэж бидэд нэр сурсан энэ бүтээгдэхүүнийг ер нь бас Монголд ер нь хөгжүүлээд энэ маань өөрөө цаашдаа жижиг дунд бизнесүүд яг энэ нөгөө өртгийн сүлжээ дотроо ороод явдаг учраас бас илүү өгөөчтэй байх юм гэдэг үгнээс энэ бүтээгдэхүүн дээр илүү түгээмэл бас хөгжүүлэлт хийгээд явж байгаа. EBRD маань бас Монголд хамтрах банкнуудаа сонгоод явдаг те. Ямар төсөл хөтөлбөрүүдээр нь ямар чиглэлд ямар банктай хамтрах вэ гэд бас ялгаатай бүтцэлтэй юм шиг байгаа. Яг хаан банкны тухай жижиг дунд бизнесийг хөгжүүлэхийн төслүүд хамтын ажиллагаа яаж явж байна? Яг EBRD-тай хослсон. Эрсдэл хуваалцах хөтөлбөр гэж та дурдлаа те. EBRD-тэй бол 2010 оноос хойш хамтраад ажиллаад явж байгаа. Төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд гэх юм бол за санхүүжилт түрүүнд өрчсөн risk sharing facility буюу эрсдэл хуваалцах хөтөлбөр, зээлийн бүтээгдэхүүн, за мөн дээрээс нь манай хаан банкны жижиг дунд бизнесийн банкны Actem гэж байгаа. Харилцагч нараа бойжуулдаг, за мөн дэмждэг, сургалт хөтөлбөрөөр үнэгүй хангадаг. Одоо байгаа Монголын арилжааны банкуд донд хамгийн том баг бүрэлдэхүүн бол ажиллаж явж байгаа. За мөн дээрээс нь EBRD-тэй одоо бусад нөхцлүүдээс гадна risk sharing facility буюу энэ эрсдэл хуваалцах хөтөлбөрийн хүрээнд бол өмнө нь бол бүр томоохон байгууллагууд дээр бол хэд удаагийн
одоо санхүүжилтүүдийг бол олгоод явж исэн. За энэ онд буюу 2025 онд бидэд анх удаага жижиг дунд бизнесийн одоо манай SME буюу жижиг дунд бизнес эрхлэгчид олгоод амжилттай олгоод саяхан бас бидэд гар үсэгт зураад анхны олголтоо хийгээд бас баяртай мэдээтэй байна. Яг хуу энэ хөтөлбөрийн хүрээнд гэх юм бол харилцагч нарт бас нэлээд давуу тал үүсдэг. Гадны нөгөө одоо EBRD-гийн мэрэгшсэн за хамтарч ажилладаг зөвлөх үйлчилгээний баг бүрэлдэхүүн бас ажиллаж байна. Дотооддоо бид нараас хамт нөгөө гэрээ контракт за мөн зөвлөөд санхүүгийн бас хариуцлага баттай болдог. За мөн дээрээс нь өсөлт хүйц одоо нөхцлүүд харилцагч талдаа бол бий болдог. Тэгэхээр бол нэлээд бас олзуурах хөштэй бидний хувьд цааш ч гэсэндээ илүү одоо зөвхөн Улаанбаатар хот гэхгүй орон нутгийн салбар нэгжүүдийн харилцагч нарт байнаас хүргэх тийм төлөвлөгөөтэй ажиллаад явж байна. Эрсдэл хуваах хөтөлбөрийг та бас жаахан дэлгэрэнгүй танилцуулахгүй. Одоо тухайн зээлдэгчийн эрсдлийг хуваах юм уу? Санхүүгийн эрсдлийг яг ямар одоо юу гэдэг тэр нь EBRD-тагаа хуваагаад байна уу? Аль эсвэл зээлдэгчтэйгээ хуваагаад байна уу тийм? Яг маш товчондоо бол Хаан банк EBRD буюу Европын цэргийн босолт хөгжлийн банк 2 одоо Хаан банкны харилцагчид хамтарсан санхүүжилтээр олгож байгаа. За тэр нь дотроо хоёр төрөлтэй. Нэг нь funded буюу EBRD олгож байгаа мөнгөний тодорхой хэмжээнийг нь санхүүжүүлнэ. Unfunded буюу EBRD баталгаа гаргаж өгөх ийм хоёр нөхцөлтэй явж байгаа. Баталгаа гаргаж өгнө гэсэн. Эрсдлийг нь ерөөхдөө даана гэдээ ойлгож байна. Тийм, эрсдлийг даана. Зээл ямар нэгэн байдлаар эрсдвэл бид нар харилцнаа гэдэг одоо ангел инвесторын зарчимч харагдаад байна шиг тийм. Юу нэрэлцээ гэж хэлж байна. За орохгүй маа гэхэд хамаагүй зүгээр бид нар зүгээр жижиг тандаа дэмжиж өгөө гэсэн бас цаад үзэл санаа гэж байна. Зөв. За IT-сэн компани EBRD-тэй яаж хамтарч ажиллаж байна? Ямар төрлийн одоо зөвлөх үйлчилгээнд дээр нь илүү хамтарсан уу? За IT-сэн компани бол EBRD-тэй нэлээд эртнээс 2015-16 оны үеэс эхэлж хамтарч ажилласан. За ер нь бол өнөөг хүртэл бид нар дандаа зөвлөх үйлчилгээ авч ажиллаж байгаа. За нэлээд хэдэн менежментийн чиглэлийн зөвлөх үйлчилгээ авчихсан. За хамгийн онцлог болсон төсөл гэвэл 2019 онд 19 онд EBRD-гийн санхүүжилттэй PwC одоо яг төслийг удирдах хэрэгжүүлсэн ажлын капиталын одоо менежментийг сайжруулах гэсэн ийм зөвлөх үйлчилгээ авч ирсэн. За тэр зөвлөх үйлчилгээ бол манай компанийн хувьд бол маш том үр дүн авчирсан гэж үздэг. Ер нь бол тэр одоо төслийг хэрэгжүүлсний дараа бол манай компани одоо хөрөнгө нэмэгдэж те санхүүжилтийн зардал буурч за тэгээд одоо хамгийн гол нь бол ашигтай ажиллагаа сайжраад те тэгээд одоо барааны нөгөө эргэлт хурдсах иймэрхүү одоо давуу талууд үүссэн. Одоо энэ бол ажлын капитал гэдэг чинь өглөг авлага одоо бараа материалын менежментийн талаар яригдж байгаа тийм тэр болгон дээр бол одоо маш үнэтэй зөвлөгөөнүүдийг бол одоо EBRD-ийн санхүүжилттэйгээр бид нар одоо авч чадсан. Тэр маань одоо бидний одоо бизнес жилээс жилд одоо яг мэдгэдэггүйц харагдахгүйц юм үр дүнгээ өгөө явж байгаа юм төсөл гэж боддог. За одоо бид нар цаашдаа бол одоо Хаан банк EBRD-тэй хамтраад энэ эрсдэл хуваах зээл гэдгийг одоо авах гээд одоо ажиллаж байна. Одоо яг одоо тэр процесс нь одоо явж байна. За нөгөөдөөр бол одоо EBRD бол зөвхөн EBRD-г бол бид нар яагаад EBRD-тэй хамтарч ажиллах сонирхол өндөр байдаг вэ гэхээр тухайн одоо бизнесийн байгууллага зөвхөн зээл өгөөд одоо тэгээ зээлээ яаж төлж байгаа хийж байгааг зөвхөн зээлтэйгээ холбоотой биш. Энэ одоо бизнесийн одоо юу гэдэг чадварыг сайжруулах тал дээр одоо маш их одоо анхаарч ажилладаг ийм байгууллага юм байна гэж бид нар ойлгож байгаа. Жишээл одоо яг ингээд энэ эрсдэл хуваах зээлийн одоо энэ процесс явж байгаа нөхцөлд одоо биднийг ямар одоо сул цэгүүд дээрээ та нар зөвлөх үйлчилгээ авах болцоотой вэ гэдэг одоо асуулт EBRD-гаас тавьчих. Тэгээ бид нар одоо хоёр одоо зөвлөх үйлчилгээ авах гээд бас ингээд ажиллаж байна. Одоо нэг нь бол одоо бүр гэрээ контрактныхаа шатруу орсон. Жижиглэнгийн бизнесийг одоо дараагийн шатнд гаргах, тэр нэгээ сайжруулах тал дээр зөвлөх үйлчилгээ аваад ингээд явж байна. Жижиглэнгийн бизнесийг одоо манай жижиглэнгийн бизнес бол одоохондоо их жижигхэн ийм одоо салбар байгаа байхгүй юу? Тэрнийг одоо бид нар одоо сайжруулах, томруулах, өргөжүүлэх ийм одоо чиглэлд EBRD-гийн зөвлөх компанийг одоо хөслөөд ингээд явж байгаа байхгүй. Хоёр дахь нь бол EBRD-гийн өөрсдийн зүгээс бас ийм хөтөлбөр өгд юм блэ. Хүний нөөцийн чадхыг сайжруулах гэдэг. Тэгэхээр энэ бол бараг fully funded их мундаг ийм гоё олон улсад хэрэгждэг төслүүд юм блэ. Энэ дээр одоо бас бид нар хамтарч ажиллаад ингээд эхэлж байгаа. Тэгэхээр EBRD бол одоо зөвхөн хамтарч ажилладаг байгууллагынхаа
одоо юу гэдгийг зээлийн хэрэгцээ, санхүүжилтийн хэрэгцээ хангахаас гадна яаж дараагийн шатанд гарах вэ? Яаж илүү профешнл мэргэжлийн байгууллага болох вэ гэдэг дээр бас онгоцгой анхаарч ажилтгаараа даваа талтай байгуулгаа л гэж бид нар ойлгож байна. Үзэгчтэй бас одоо IT зоныг төдийлөн бас мэдтгүү үзэгчтэй хандаад бас та жаахан дэлгэрэнгүй компанийнхаа үйл ажиллагааг ярьж байгаа. Жишээлбэл та сая жижиглэнгийн бизнес гэж шүү дээ. За тэгээ би дотроо бодохгүй одоо жижиглэнгийн маус нөгөө нэг keyboard компьютераа жижиглэнгээд энэв эсвэл те өөр юу гэдэг систем хангамж гэх мэт чинь өөр ямар чиглэлд яг энэ технологийн салбартаа ажиллаж байна. За би түрүү хэлсэндээ манай IT зон яг ууган компани маань 1997 онд байгуулагдсан. Одоо энэ чинь баг 27-8 жилийн түүхтэй ийм компани байна. 2014 оноос ер нь зарим нөгөө бизнесийн лайна бие даасан компани болгож гаргаснаар энэ Монгол групп гэдэг ийм групп анх үүсгэн байгуулагдсан. Тэгээ одоогоор бол ингээд 8 охин компанитай. За тэгээ 400 гаруй ажилтнтай ийм одоо үйл ажиллагаа явуулж байгаа компани. Одоо групп компани болсон гэсэн үг. Тэгээд яг хийдэг үйл ажиллагааны хувьд бол ихэвчлэн мэдээллийн технологийн чиглэлд ажиллаж байгаа. За жишээлбэл одоо нөгөө түрүүний хэлсэн компьютер тоног төхөөрөмж те энэ одоо дагалдах хэрэгслийн зүйлүүдийн худалдааг бол бас нэлээд том байр суурийг эзэлдэг манай группийн хувьд. За тэгээд одоо мэдээллийн технологийн дэд бүтц байна те. Дэд бүтц за тэгээд одоо сүүлийн үед маш чухлаар тавигдчихж байгаа мэдээллийн аюулгүй байдгийн шийдлүүд байна. Энэ бол одоо бас нэлээд том зах зээл болсон. Жилээс жил маш хурдтай өсөж байгаа. За энэ чиглэлээр бас манай IT сон компани ажиллаж байна. За дараагийн дээр Digital Works гэдэг компани бол програм хангамжийн хөгжүүлэлтийн чиглэлээр ажиллаж байна. Одоо програм хангамж чинь бол бас одоо маш их одоо эрэлт хэрэгцээтэй ийм одоо бизнесийн нэг төрөл чиглэл болсон тийм. За дараа нь одоо Монгол Service гэдэг компани дээр бол cloud service одоо ер нь сүүлийн үед чинь ялангуяа жижиг дунд бизнес өөрийн гэсэн одоо юу гэдгийг дэд бүтцээ аваад явах. За ингээд одоо маш сайн одоо энэ салбарын эксперт ийм ажилтнуудыг ингээд байнгын одоо байлгах бас амаргүй шүү дээ. Одоо жижиг компаниуд байтгаа том компаниуд хүртэл одоо ажилтнуудаа тогтоон барих асуудал дээр нэлээд тийм сорилттой байна. Тийм учраас жижиг дунд бизнес тэр тэднэрт ямар нэгэн систем хэрэгтэй компьютер одоо дижитал ийм орчин хэрэгтэй энэ зүйлүүдийг яг клауд дээр л ашиглаж байгаа байхгүй. Тэгэхээр манайх одоо яг Монгол дата төв гэдэг ийм дата төв байгуулад тэн дээр ингээд клауд үйлчилгээ одоо үзүүлээд эхлэнгүүд одоо яг SME голдуу 70 гаруй кастомер ингээд ороод ирсэн. Ингээ явж байгаа. За тийм үйлчилгээ үзүүлж байна. За тэгээд дараагийн компани болохоор Novesot гэж компани байна. Тэр энэ компани бол одоо яг энэ дата, big data нэг их хөгжил гэж яриад байгаа тийм. Энэ их хөгжлийн орчин үеийн дэд бүтцийг одоо хувцас цуурлуулдаг мэргэжлийн зөвлөгөө өгдөг ийм компани байна. За AI-ийн эйжент одоо юу ах хөгжүүлэх ийм ажлыг бас тэр компани хийж байна. Яг одоо хамгийн орчин үеийн сүүлийн үеийн технологи дээр одоо хүмүүсээ чадвараа бүрдүүлдэг ийм компани байна. За тэгээд барилгын автоматжуулалт, барилгын салбарт одоо сүүлийн үед чинь барилга чинь нэлээд тийм ухаалаг болчиход шүү дээ. Смарт удирдлагын системтэй тий. Барилгын автоматжуулалтын чиглэлээр, үйлдвэрийн автоматжуулалтын чиглэлээр, энэ тохиолдол холбооны чиглэлээр бас ажилтдаг одоо бас нэг Digital Power гэдэг компани байна. За тэгээд ер нь бол яг IT-тэй холбоог гэх юм бол одоо юуны барааны бүтээгдэхүүнүүдэд бид нар ч одоо лизингээр өгж штт. Тэгээд энэ юуны санхүүгийн асуудал лизингийн үйлчлэгээ үзүүлдэг нэг тийм компани байна. Лизингийн үйлчлэгээр банк бус санхүүгийн байгууллага байх уу? Бас яг банк биш л дээ. Одоо бид нар нөгөө борлуулж байгаа өөрсдийнхээ бараануудаа лизингээр өгөөд тэгээд тодорхой юм харилцагч нартай гэрээ байгуулад явдаг ийм үйлчлэгээ гэсэн үг. Одоо санхүүжилт гэх юм уу да тий. Одоо тодорхой одоо хугацаанд одоо юу гэдгийг хуваарлаад эргээд төлөх ийм л хэвчэл гэсэн үг шүү дээ. Зөв. Үйл ажиллагааны чиглэл бүрээр ингээд дэлгэрэнгүй асуусны шалтгаан нь та зөвлөх үйлчлэгийг их чухалчлаа шүү дээ. Тэгээ ажлын капитал дээрээ бас зөвлөх үйлчлэгийг авсан гэдээ дурдчихсан. Ер нь энэ одоо байгууллагуудад те үйл ажиллагааны мэдээ чиглэлээс нь хамаарах бах ямар төрлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх вэ гэдгээ ямар шалгуураар яаж ямар шат дараатаагаар ер нь сонгох юм бэ? Тий, бидэд ер нь бол харилцагчтай нь өөрсдөнтэй нь уулздаг гэсэн хэлээд уулзаад яг ямар хуу асуудлууд байна, аль хэсэг дээрээ хөрөнгө оруулалт санхүүгийн болон хүний нөөцийн хөрөнгө оруулалтууд хийгээд яг ажиллах боломжтой байна гэдгийг бидэд өргөдөө ярьчаад тэгээд хамтарч ярилцсны үндсээр бид нар яг зөвлөх үйлчлэгийн чиглэлийг сонгодог. Тэгээд Монгол улс маань өөрөө импорт тэгээд жидүү нар маань өөрсдөө үйлдвэрлэгч учраас илүү одоо энэ ISO, ажлын капиталын менежмент, эсвэл санхүүгийн аудит гэдэг ч юм уу энэ зөвлөх үйлчлэг нь бол нэлээд түгээмэл одоо гарч ирдэг тий. Яг түрүүн бас хэлж нөгөө skills business гэдэг хүний нөөц чадахжуулахын хөтөлбөр маань би бас энийг бас байгууллагуудаа санал болгох аюул дуртай. Энэ маань 2024 онд яг анх
Монгол анх удаа хэрэгжсэн хөтөлбөр аюул амжилттай хэрэгжээд явж байгаа. Яг ковидын дараа бол яг энэ хүний нөөцийн асуудал бол яг жижиг дунд бизнесүүд дээр бол аюул хамгийн том асуудал болж гарч ирсэн. Энийг нь бид нар дэмжих зорилготойгоор ерөөхдөө бол мөнгөн байдлаар буцааж олгодог, мөнгө өгдөг гэсэн үг. Тэгээд дээрэс нь зөвлөх үйлчлэгээ хамт явуулдаг гэсэн үг. Мөнгөн тэтгэлийн тухайн байгууллагад тийм тухайн байгууллагад өгдөг гэсэн. Одоо манай санхүүжилт авсан байгууллага байлаа гэвэл санхүүжилтийн нь 10 хүртэлх хувийн дүн дээр нь бид нар тэтгэлэг буцаан байдлаар олгодог гэсэн. Одоо ийм жижиг дунд бизнесүүд маань нөгөө хүний нөөцөө сайжруулах тал дээр одоо сургалт гэдэг ч юм уу иймэрхүү одоо судалгаа хийх юм ажлууд дээр хэр баргийн мөнгө зарцуулах гэдэг бас нэлээд асуудалтай байдаг. Яг тэр өөрөөсөө илүү ашигын төлөө одоо ашгаа хийх зорилготой байдаг. Нөгөө талдаа хүний нөөцөө сайжруулах гэхээр нөгөө юу нүрдгүү мөнгөнд хүрдэггүй юм асуудал байдаг. Энийг нь бид нар шийдэх зорилготойгоор санхүүжилт авч байгаа бол 10% нь тэнцэх одоо мөнгөнд тэтгэлгийг бид нар өгөө. Энэ мөнгийг та нар ашиглаад хүний нөөцөө сайжруулж байгаа гэдэг ийм хөтөлбөр хэрэгжиж явж байгаа гэсэн үг. Тэгээд ийм хөтөлбөр хэрэгжүүлээд саяны зөвлөх үйлчлэгээ аваад явсан энэ жижиг дундууд маань бол илүү хурдцтай өсөөд тэгээд зээлийн маань хүртэл иргэн төлөлт маань ямар ч асуудалгүй байдаг юм даваа тал харагдаад байдаг. Тэгээд манай EBRD-ийн хувьд бол ер нь 2010 оноос хойш хаан болон хас банктай хамтраад яг нэршилт хуваалцах хөтөлбөрөөр гэдэг энэ санхүүжилтүүдэд олгоод хажуугаар нь бас одоо энэ мөнгөн бус энэ зөвлөх үйлчлэгээ тэтгэлэг хөтөлбөрт хамруулад энэ харилцагч нараа дэмжиж ажиллаж явж байгаа. Манай Lemon Press-ийн бас энэ дугаараа олон жижиг дунд бизнес эрхлэгчдэд те олон одоо хүртээмжтэй сувгуудаар хүргэнэ гэж найдаж байна. Тэгээд та яг энэ мэдээлэл хүрж амжаагүй жижиг дунд бизнес эрхлэгч нарт бас хандаж яг хаана хандаж те ямар одоо шат дараатаагаар ямар өгөөжтэй юм хөтөлбөрүүдэд ер нь хамрагдах боломж байдгийг тэрэн дээр нь тавс мэдээлэл өгөөч. Хаан банкны хувьд бол 2010-11 оноос хойш бол яг SME салбар буюу жижиг дунд бизнесийн харилцагч нартай тухайлсан бүтээгдэхүүн, за тухайлсан сегмент гаргаад явсан. 2022 оноос хойш бол илүү яг жижиг дунд бизнесийн банк гэдэг босоо удирдлагатай болоод за удирдлагуудын зүгээсэндээ нэлээдгүй ач холбогдол өгөөд за гол жижиг дунд бизнес эрхлэгч маань Монгол улсын одоо эдийн засгийн гол нэг түлхүүр одоо багц байгаа шүү дээ. Тэгээд энэтэй холбоотойгоор сүүлийн жил буюу 2024-25 онод бол манай жижиг дунд бизнесийн банк нь Улаанбаатар хотод яг одоогоор бол 17 салбар нэгж байна. Орон нутагт 24 салбар нэгжтэй. Тэгэхээр нийтдээ бол Монгол улсын тэр чигт нь бол бүх аймагуудад салбар нэгж байгаа гэсэн. Тэдгээр нь бол яг тухайлсан зээлдэгч, тухайлсан бизнес эрхлэгч нарт зориулсан бүтээгдэхүүн өгнө. Тэр бүх салбар нэгжүүдээс түрүүн мөнх тулга ахлаа хэлсэн юм бүтээгдэхүүлчлэгнүүдийг бол авах боломжтой. Ялангуяа EBRD-гийн эрсдэл хуваалцах хөтөлбөр, за мөн дээрээс нь зөвлөх үйлчлэгийг мөн миний түрүүнд урьдсан манай банкны SME Академи буюу жижиг дунд бизнес эрхлэгч нартай зориулдаг одоо үн төлбөргүй үйлчлэг байгаа. Тэр нь болохоор Улаанбаатарт төвтэй. Гэхдээ бидний хувьд болохоор танхимын болон онлайн за мөн дээрээс нь одоо бид нэр саяхан нээлттэй хийсэн Эрдэм аппликейшн гэдэг тусдаа платформ байдаг. За тэр платформ дээр бид нар бас яг EBRD-тэй хамтарч ажиллаад контентуудын олон улсын стандартын дагуу яг SME одоо бизнес эрхлэгч нарт зориулсан хэрэгцээтэй байдаг одоо мэдээлэл сургалтын хөтөлбөрүүдийг оруулаад эхэлсэн явж байна. Одоогоор бол 300-аад контентууд бол бэлэн болцсон ашиглаад эхэлсэн явж байна. Тэгэхээр бол миний хэлэх гээд байгаа санаа нь болохоор за орон нутаг бол Улаанбаатарт байж байгаа бүх SME-гийн буюу бизнес төвүүдээр мөн дээрээс нь онлайнаар SME Академиар дамжуулаад за мөн дээрээс нь хэрвээ сурах одоо юу яах юм бол одоо хичээл авахтай хөгжих тийм боломжтой хүсэлтэй байх юм бол манайхаас Эрдэм аппликейшнээр дамжуулаад сургалтыг бас авах бүрэн боломжтой болж эхэлж байна. Харилцагч болж амжаагүй байгаа ч гэсэн эсвэл харилцагч болсон. Харилцагч болж амжаагүй байгаа ч гэсэн авч болно. Харилцагчдынхаа хувьд бид нар бол бүр давуу талыг бол олгоод явж байгаа. Санхүүжилтийг бол нэгжүүд дээр буюу бизнес төвүүдээр Улаанбаатар хот орон нутагт нийтэд нь хүсэлтийг нь аваад хамтраад ажиллаад судалгаагаа хийгээд олголтоо хийгээд бизнесийг нь дэмжиж явах бол бүрэн боломжтой.
Одоо ингээд маш олон компаниуд зөвлөх үйлчилгээний одоо үйлчилгээ авдаг. За бизнес эрхлэгчид бас хэлдэг л яг монголчуудын бас ингээ онцлог гэдэг юм уу те. За мэдээж 90 оноос хойш бүгдээрээс 30 гаруй жилийн хугацаанд бизнес эрхэлж үзэж байна те. Илүү чөлөөтэй нийгэмд тэгээд гадны эксперт сонгож авах уу, дотооддоо хөгжиж байгаа зөвлөх үйлчилгээг сонгож авах уу гэх мэт чинь шийдвэр гаргалтууд байдаг гинэ. Тэгээд тэр дундаа яаж зөвлөх үйлчилгээтэйгээ яаж харилцаж ямар одоо шатаараа процесстайгаар тий яаж өргөөжтэй хамтын ажиллагаа бий болох вэ гэдэг чинь бас дахиад ингээ соёл байдаг болсон гэд тэгээ бизнес эрхлэгчид ярьж ирсэн. Яасан бэ гэсэн чинь одоо зөвлөх үйлчилгээ гэхээр бид нар яг энийг ингээд шийдэж өгөөд ингээд баг өмнөөс хийгээд өгчих юм болов гэж бодсон штэ гэд тий тэгсэн чинь үгүй байсан штэ гэд тий ингээ хүлээлт болон үр дүн хоёрын зөрүүтэй байсан юм байна л да. Тэрнээсээ болоод бас үр дүнгууд одоо фейлдэх ч юм уу те юм гардаг гэд та ерөнхийдөө энэ IBRD-тэй хамтарсан төслүүдээр ингээ харахаар яавал ерөн зөвлөх үйлчилгээний үр дүнг өгөөжтэй болгохын те тухайн компанийн нь өөрсдөө яаж оролцох, өөрсдөө яаж санаачлах байхын гэх мэтчлэн таны энэ арга барил талаасаа бас хөрөлдөөсөн туршлагаасаа хуваалцаж одоо юу гэдэг майндсетээ юу гэж кодлох хэрэгтэй гэдэг ч юм уу те. Тий. Яг ер нь бол хамгийн гол асуудал яагаад одоо тухайн нэг сэдв дээр бид нар зөвлөгөө авах гэж байгаа юм бэ гэдэг чинь мэдээж нэг ардан зорилго байж шүү дээ. Одоо нэг ийм цэгээс ийм цэгт хүрэх тий. За одоо манай энэ хэсэг маань ер нь гэж байгаа сул байна. Энэ хэсгээр бид нар өөрсдөө яаж одоо дараагийн шатнд гарах вэ? Яаж хөгжүүлэх үү гэдэг дээрээ бол өөрсдөө тодорхой хэмжээний тодорхой айдиа байхгүй байна. Тийм учраас энэ дээр бас гадны зөвлөх одоо нэгсэндээ нөгөө гаднаас юмыг харах чинь шал өөр шүү дээ. Дотроо ингээл бид нар яриад байдаг. Гэхдээ тэнцэнээс бас төдийлөн сайн гаргалгаа гарахгүй байх магадaltaй тий. Тэгэхээр тэн дээр бид нар зорилгоо маш тодорхой гаргах. Одоо хамгийн дөрөвдөө ингээд BRD-ийн зөвлөхүүдтэй ингээд хамгийн дөрөвний kick off meeting энэ хийж байгаа шүү. Тэнгүүд за та нар яалгамаар байна. Одоо яг ямар төвшөнд хүрмээр байгаа юм тий. Та нар одоо яг одоо ямар одоо state юутай төлөвтэй байгаа юм. Энэ төлөв чинь дараа одоо бидний зөвлөгөөний одоо зөвлөх үйлчилгээ дууссан дараа ямар төвшөнд хүрсэн байна гэсэн юм хүлээлттэй байгаа юм бэ гэдэг л асуудал явж байгаа. А тэр хүлээлт тодорхой бус бид нар өөрсдөө бас мэдэхгүй байж явах юм бол саяны одоо өөрөө чи ярьсан асуудал үл ойлголцол гарахгүй айгүй өндөр магадaltaй. Яг тэгвэл би ийм ус үлээг өгөөсөн штэ гэх юм уу те. А нөгөөх нь болохоор одоо бараг 100 200 хуудас ингээд репорт бэлдээд гисэн байдаг. Маш их ажил хийсэн байдаг. Гэхдээ яг тэр дотор нь одоо юу гэдгийг анхны нөгөө өсөн үлээжсэн юм байхгүй байвал яах вэ гэдэг юм уу. Ингээд нэгсэндээ тэр ажил манаас бас тэг жоох үр дүнгүй болох хэрэгсэл үүсдэг. Тийм учраас ерөөс бүх ажил эхлэхээс өмнө expectation яг тэр хүлээлтээ хоёр талдаа маш тодорхой болгоод эхлэх юм бол одоо зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа компанидаач ашиг тустай одоо хийлгэж байгаа байгууллагатай ашиг тустай. Тэгэхээр тэр expectation гэдэг дээрээ бол одоо цаг хамаагүй одоо ямар ч хугацаа зарцуулсан энэ дээр бол цаг зарцуулах ёстой л гэж бодож байна. Тэр бол хамгийн чухал асуудал. За тэгээ мэдээж одоо тэрний дараа бол одоо нөгөө деталь төлөвлөгөөч угаасаа гараад хоёр талаас батлагдаад за одоо энэ ажил нь дуусчлаа, энэ ажил нь эхэлчлээ гэх ингээл яг график төлөвлөгөөрөд явна шүү дээ. Тэр бол угаасаа төсөл яаж явдаг тэрээр явна. Хамгийн гол нь зорилго expectation л амар тодорхой хоёр талаа ойлголцох гэсэн. Энэ л одоо гол арга бол гэж бодод. Одоо эрсдэл хуваах хөтөлбөрт хамрагдахын тулд одоо минимум шаардлага гэх юм уу тий. Гол шаардлагууд юу байна? Ямар тохиолдолд жижигдэн үйлдвэрлэл эрхлэгчид маань энэ хөтөлбөрт хамрагдах болон бусад IBRD-тэй хамтарсан төслүүдэд хамрагдах боломжтой бол. Яг нөгөө restriction буюу бас нөгөө хориглох тийм салбарууд бол байгаа. Гэхдээ жижиг дундлууд одоо чиглэсэн одоо жишээ нь юу гэдгийг тухайлсан салбарууд гэх юм бол хэд хэдэн салбарууд байгаа шүү дээ. Нөгөө арх тамхитай. Тэгээд нөгөө зэвсэг болон одоо бусад үйлдвэрлэлүүд. Тэгээд яг уул уурхай дээр бас нэг тодорхой хэмжээний шаардлагууд бол байдаг. Хориглох гэх юм уу та. Бусад одоо хайгуулах хол гэдэг юм уу? Одоо нөөцтэй холбоотой. Нөөцтэй холбоотой бол. Ногоон. Яг энэ нь болохоор ингээд нөгөө тухайлсан цаг үетэйгээ бас холбоотой байдаг байх гэж бодож байна. Зүгээр нийтлэг одоо бидний илүү олгохыг зорддог гэдэг юм уу та. Илүү одоо санхүүжилттэй бид нэр хамтраад ингээд нээлттэйгээр өгөхөөр зорж байгаа сектор гэдэг юм бол илүү ногоон тий эрчим хүчний хэмнэлттэй ч гэдэг юм уу. За тэгээд мөн дээрээс нь доктортой хөгжилтэй холбоотойгоор доктортой хөгжлийн 17 тэр зорилгод нийцсэн байх.
За мөн дээрээс нь гендрийн буюу эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих. За түрүүн бас ярьж исэн нөгөө цахим шилжилтлөө шилжих юм бол бид нар өшөө грант буюу давуу тал мөнгөн олгуурыг нь хүүгийнх нь буцаалтыг нь буцаагаад өгчөөч гэдэг юм уу те. Иймэрхүү зүйлүүд бол байгаа. Одоо тэгэхээр та сая ногоон шилжилт гэдэг хан банк маань өөрөө бас доктортой үйлчлэгээ маш их өвчин самаас гаргадаг. Тэгсэн чинь нөгөө дата to AI гэл big data гэл асар их эрчим хүч шаардлагатай болоод ирж штэ тий. Яг энэ салбарт маань ер нь ногоон шилжилт боддоор ер нь яаж явж ийн вэ? Энэ дээр ер нь яаж анхаард юм бол одоо манайх бол эрчим хүчний хувьд тий нүүрс суурьтай эрчим хүч байгаад идэг тий. Тэгээ AI шилжилт рүү явъя гэдэг нөгөөдөл нэг том дата төв байгуулна гээл идэг. Энгийнүүдээр харахад ингээд нэг тийм тойм ойлгоход нэг сонирхолтой асуулт санагдаад байгаа. Энэ дээр ер нь ямар чиглэлтэй байдаг вэ? Яг одоо жишээлбэл манай вендорууд дээр бид нар ч одоо ингээд нөгөө жил тойроо ингээд яг өөрсдөө хамтарч ажилладаг байгууллагуудын жил болгон зохион байгуулалтын гарга хэмжээнд ингээд оролцоо явж байгаа. За тэгэнгүүт ер нь бол сүүлийн 3-4 жил бол одоо нөгөө ESG нөгөө bonds гэдэг юм ярьдаггүй байгууллага байхгүй болсон шүү дээ. Бүгдээрээ л одоо ингээд яаж байгуул орчиндөө ээлтэй юм бүтээгдэхүүн хийх үү, яах вэ гэл те. За тэгээд эрэгтэй зэрэг мэдээж цахилгаан хэрэгэлдэг бүтээгдэхүүнүүд маань яавал одоо энэ цахилгааныг хамгийн бага хэрэглэх үү гэдэг дээр одоо дэлхийн томоохон компаниуд бүгдээрээ энэ тусдаа багтаа болсон. Бүгдээрээ одоо за нэг нөхөр нь одоо яг тэр сервер тоног төхөөрөмжөө үйлдвэрлэх дээр анхаарч байгаа бол нөгөө нөхөр нь тэр серверийг яавал одоо нодлонгийн сервер маань одоо 40 кВт тоо гэдэг бол энэ жилиг нэг 20%-аар 15%-аар буулгах вэ гэдэг дээр ажилтдаг баг ажиллаж байгаа байхгүй. За тэгээд ингээд эн чинь бас нэг тодорхой хэмжээний шалгуур даваад ирэхээр тэр нэг олон улсын стандартын юм хангад юм байна. Тэнгүү чинь 2 сервер байгаа. За энэ нь бол одоо ингээд нормал стандарт сервер. За нөгөөх нь нөгөө нэг бонзын шаардлагыг хангасан сервер ч гэдэг юм уу те. Тэгэхээр одоо тэр ямар төсөлд одоо зарцуулах гэж яах гэж байгаа, ийх гэж байгаа гэдгээс бас хамаараа тэр нэг бас сонголт гаргах нь шүү дээ те. Тэгэхээр ерөнхийдөө тэр байгууллага өөрөө яг нөгөө нийгэм төлөж байгаа үүргээ яаж биелүүлэх вэ гэдэг дээр бол асар их хөрөнгө оруулалт манай одоо вендор компаниуд хийгээд явж байгаа. Тэгэхээр бид нар одоо эргээд жишээлбэл банкудаас ногооны зээлмэл авах дээр одоо ингээд яах юм бол нөгөө оруулж ирж байгаа бүтээгдэхүүнийхээ бүх стандарт хангасан зүйлийг үзүүлж хагаад ногоон зээл авах юм болцоод одоо нөгөө цахилгаан машин гэдэгтэй л адилхан асуудал байхгүй тий бензин машин цахилгаан машин гэдэгтэй яг адилхан бас манай одоо цахилгааны ашигладаг тоног төхөөрөмжүүдийн одоо цахилгаан хэрэглээний одоо стандарт гэдэг юм байдаг юм шүү дээ. Тийм байна. Тэр нь өөрөө ногоон сертификат айл хэдийнэ болчихсон тийм дэлхийд түлээн зөвшөөрөгдсөн тийм шинжилгэүүдийг хийж гэнэ гэсэн тийм яг тэгж гэнэ гэсэн үг. Зөв. За тэрийг нь болохоор банкн дээр яг хүлээж байгаа тийм. Банкны хувьд бид нар одоо бизнес эрхлэгчдээ одоо зээлийн хүсэлд орж ирлээ, зээлийн судалгаа хийлээ гэхэд бонзын үнэлгээ бол Нягматар зэгчлээ хэлж чад яг ялгаа байхгүй бүгдэндээ хийдэг болчихсон. Энэ бол нийгмийн хариуцлагын хүрээнд, доктортой хөгжил, доктортой санхүүжилтийн хүрээнд бол ер нь бол одоо дэлхийдээ өхөл нийлүүлж алхаад тодорхой шаардлагуудаа тавиад тэр нь ард нь яг эрчим хүчний хэмнэлттэй байна уу, одоо нүүрс хүчлийн хийг бууруулж гинэ ч гэдэг юм уу те бүх шаардлагуудыг нь олон улсын стандартын дагуу хийж явдаг гэсэн үг. Тэгэхээр та дөрөв үндсэн EBRD-ийн төслүүдийг дурдсан шүү дээ, чиглэлүүдийг нь те. За жидүүгийн жишээн дээр жидүү зориулсан зээлийн жишээн дээр авъя л да те. За бүтээгдэхүүн те төслийн те. Яг салбараар нь ингээд аваад үзэхээр за Монголын жидүү эрхлэгчдийн хэдэн хувийн жишээлбэл юу идэв те. Хэвчлэн худалдаачид байна уу? Одоо хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдэд байна уу? Аль эсвэл ингээд технологийн салбар руу ингээд явах гээд байгаа стартапууд байна уу тий. Ингээд эднэр дээр явж байгаа яг зах зээлийн бодит ингээд тоо баримт үзүүлэлтүүдийг хараад үзвэл цаашдаа одоогийн нөхцөл байдал ямар байна? Бас цаашдаа яг аль чиглэлд нь илүү дэмжлэг хэрэгтэй юм шиг мэдрэгдэж байна. Тий. Яг нөгөө ногоон шилжилт гэдэгээс ихснийхээ бидэд EBRD-ийн хувьд бол хоёр байдлаар ер нь жижиг дунд бизнесүүдэд ер нь хүрч ажиллаж байгаа гэж ойлгож байна. Эхнийх нь банк санхүү болон банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулаад зээлдүүлэх байдлаар одоо тэр маань түрүүн Эрдэнэсүрэн захирлын хэлсэн эмэгтэй бизнес, дижитал шилжилт, ногоон зээл гэдэг маань яг зарим их усүр нь бол одоо EBRD-аас одоо ингэ гарах байдлаар ингэж хамтарч ажиллаад явж байгаа. Нөгөө байдлаар ажиллаж байгаа нь яг тэр эрсдэл хуваалцах хөтөлбөрийн санхүүжилтээр хамтарсан байдлаар энэ зээл өргөдөө олгоод жижиг дунд бизнесүүдэд хурж ажиллаж байгаа гэсэн. Тэгээд яг ер нь одоо ингэж харахад бол ихэнх одоо жижиг дунд бизнесүүд маань худалдаа үйлчилгээ
болон хүнсний чиглэлүүдээр нь түгээмэл ерөнхийдөө байдаг. Тэгээд цаашдаа бол бидэд илүү IT ч юм уу эсвэл одоо логистик ч юм уу тэр чиглэлүүд рүү илүү дэмжлэг хэрэгтэй юм шиг харагдаж байгаа. Тэгээд мэдээж Монгол улс маань өөрөө түрүүн хэлсэнчлэн импорт суурьтай болсон учраас яалтчгүй худалдаа үйлчлэгээний салбар бол ер нь зайлшгүй нэг хэсэг бол байж таарна. Тэгээд жижиг дунд ялангуяа бичил бизнес эрхлэгч нар маань одоо шинээр бизнес эрхлэхдээ ихэвчлэн нөгөө үйлдвэрлэлийн бизнесийг илүү их түгээмэл сонгодог. Яг тэгэхээр импортын бүтээгдэхүүнүүдийг орлоод би өөрөө хийж болох юм байна гэдэг санаанууд аягүй сайн гардаг учраас ер нь их жижиг дунд бизнесүүд маань ер нь тэр чиглэлээр ер нь нэлээд байдаг учраас ер нь манай санхүүжүүлж байгаа чиглэлүүд худалдаа үйлчлэгээ хүнсний үйлдвэрлэл гэсэн энэ чиглэлүүд ер нь нэлээд түгээмэл байгаа. Яг дээрээс нь мэдээж одоо уул уурхай тэгээд одоо нөгөө барилга энэ салбарууд бол мэдээж тодорхой хэмжээнд бол байгаа оролцсон тавьж байгаа гэсэн. Одоо шинэ хөтөлбөр гаргахдаа яаж санал авч, яаж хамтарч ажиллаж, яаж бойжуулдаг вэ? Шинэ санал гэдэг нь Одоо EBRD-ийн за дараагийн 5 жил, дараагийн 10 жил ч юм уу. За бид нэр энэ удаад жидүүдээр харчлаа. За дараагийн шилжилт нь ийм байх болно. Энд дээр хамт эмэгтэйчүүдийн хөтөлбөр хэмжээний менторшип хөтөлбөр гэдэг ч юм уу тий. Энийгээ тодорхойлохдоо ер нь яаж ажилдаг вэ? Тий яг манай банк EBRD бол 5 жилээр ихэд улсын төлөвлөгөө стратеги гэдэг юм аа гаргаад явдаг. Энэ дээр илүү улсын одоо эдийн засаг болон нөгөө дэд бүтцүүдийг яаж хөгжүүлэх үү гэдэг ер нь ерөнхий макро түвшинд ерөнхийдөө хараад явдаг. Илүү деталь руу орох төлөвлөгөөнүүд маань илүү жилээр батлагдаад явдаг гэсэн үг. Тий. Ер нь бол энэ дотор маань улстай яаж ажиллах уу, бодлогын түвшинд болон улсын хэрэгжүүлж байгаа төслүүд дээр яаж дэмжиж ажиллах уу, хувийн эмчлүүдийг яаж дэмжиж ажиллах уу, тэр тусмаа жижиг дунд бизнесүүдийг яаж дэмжих үү гэдэг энэ чиглэлүүдээр тусдаа төлөвлөгөөнүүд гараад стратегтэй ихэд ажиллаад явдаг гэсэн. Эмэгтэйчүүдэд зориулсан хөтөлбөр байдаг гэдэг. Тий яг эмэгтэйчүүд зориулсан хөтөлбөр маань илүү миний өмнө хэлсэнчлэн дотоодын банк санхүүгийн байгууллагаар дамжуулсан хөтөлбөрүүдийн хөтөлбөр байдаг. Тэр нь одоо яг нэг жишээ нь бол хаан банкнд хэрэгжиж байгаа. Эмэгтэй бизнесийг дэмжих зээл, эмэгтэй бизнес нөгөө дижитал шилжилтийг дэмжих зээл гэдэг юм зээл. Эмэгтэй бизнес эрхлэгчийг дэмжих зээл дээр одоо гэдэг жидүү эрхлэгчдийн ер нь хэдэн хувийн эмэгтэйчүүд байдаг гэсэн тоо баримт байдаг уу? Танай дээр эмэгтэйчүүд бас эмэгтэй бизнес эрхлэгчид хэр ханддаг вэ? Хандж бидэд бас хит удаагийн ивент арга хэмжээнүүдийг зохион байгуулад одоо хамтын ажиллагааны хүрээнд ологдсон нэлээдгүй хэдэн зээлдэгч нар бол байгаа. Гэхдээ үүнийгээ бид нараас илүү нөгөө таниулах яг нөгөө дижитал шилжилт, цахимлуу шилжилт гэдэг нь яг юу юм бэ те? ERP систем гэдэг нь одоо тухайн манай харилцагчид яг нөгөө урт болон дунд хугацаанд ямар давуу тал тэгээд дээрэс нь санхүүгийн ямар одоо зардлуудыг хэмнэх бодитоор хэмнэх боломжтой юм бэ гэдгийг таниулах зорилготой бас нэлээдгүй ажлуудыг хийгээд өнгөрсөн сард гэхэд томоохон эмэгтэй бизнес эрхлэгч нартайгаа уулзалтаа хийгээд за EBRD-тэй мөн хамтраад танилцуулгууд болон за мөн дээрээс нь манай IT-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг харилцагч болон одоо хамтарч ажилладаг байгууллагуудынхаа бүтүүдийг засаад мэдээллүүдтэй бол хуваалцаад явсан байж байгаа. Яг одоогийн байдлаар бол яг зээлүүд бол мэдээж гараад хүрэх ёстой хүмүүстэй очиод санхүүжилт бол өгсөн явж байгаа. Цаашид бол бидэд өшөө илүү одоо санхүүжилтийг яг оновчтой яг одоо шаардлагатай байж байгаа эмэгтэй бизнес эрхлэгчид нь олохыг бол зориод ажиллаж байна. За тэгээд ярьж байгаад тэр хойно асууна гэдэг шиг нэг юм асуумаар байна. За жижиг дунд бизнес гэж те хөтөлбөрөө томьёолохдоо Европын зэрэг масуулын хөгжлийн банкны зүгээс ер нь яг юу гэж харж одоо юу гэдгийг те борлуулалтын орлого яг тийм специфик тоо тавьж гин үү аль эсвэл өсөлтөөр нь эсвэл өсөх ирээдүйтэй гэж үзэж гин үү те яг юун дээр нь суурилж ингэж тодорхойлж байна. Тэг яг нэг зөрүүтэй юм байна. Манай банк маань өөрөө олон улсын банк учраас Европын холбооны тодорхойлтыг дагдаг. Монгол улс маань хуулиндаа жижиг дунд бизнесийг 200 хүртэлх ажилтнтай 2.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой жижиг дунд микро бизнес гэж авч үзэж байгаа. Зин танаа болохоор хэд байлаа та дөрөв хэд Маш 400 гаруй гэж байна тийм. Европын холбооны тодорхойлт болохоор борлуулалтын орлого нь 50 сая евро буюу 200 тэрбум төгрөг хүртэл нийт хөрөнгө нь 43 сая евро буюу 170 тэрбум орчим хүртэл ажлын доо нь 250-аас доош зарим тохиолдолд 500 хүртэл байж болно гэдэг ийм залттай. Энэ компаниудыг жижиг дунд бизнес гэж үзнэ гэсэн тодорхойлт байдаг. Тэрнийхэн дагуу бидэд харилцагч нараа авч үзээд хэрвээ жижиг дунд байх юм бол одоо энэ зөвлөх үйлчлэгээ тэлэг төлбөрүүд маань ер нь ингээд хамрагдах боломжтой болоод ингээд явж байгаа гэсэн үг.
Одоо яг тэ жижиг дунд бизнес эрхлэгч гэл ингээд бид нэг үгийнх нь ихэнд байдаг болохоор жижиг л гэж хараад байдаг. Тэрнээ ингээд өндөр ач холбогдол өгöd. Тэгтэл дунд бизнес гэдэг чинь бас юу лээ гэдэг дээр бас харах хэрэгтэй юм тийм. За хаан банкны хувьд бол доктортой хөгжлийн төлөө одоо ялангуяа одоо хувьцаат компани гэдэг утгаараа тийм Монголын хөрөнгийн бирж дээр тэр бонзын тайлагнал, стандарт гэх мэтчлэн ногоон зээлээрэж тэр харилцагчдаараа дамжуулаад маш олон өөрчлөлтүүдийг хийж байна л да. Түрүү хэдүүлээ ногоон зээлийн талаар бас тодорхой ярьж амжаагүй. Яг бизнесүүдэд зориулсан ногоон зээлийн чиглэлүүд салбараар нь ангилах юм бол ямар байна? Одоо бол банкуд ярьдаг штэ тий. Одоо банкуд бол хангалттай тий ногоон гэдэг шаардлагыг тавиад ногоон өөрчлөлтийн явуулаад стандартын чиг сонгоглоод ингээд. Гэтэл яг үйлдвэрлэгчид, бизнес хөдөө аж ахуй эрхлэгчид тий газар тариалан эрхлэгч нар яг энэ нөгөө хүлэмжийн ялгарт их хэмжээгээр нөлөөлөд байгаа. Тэр бизнесүүдэд яаж ногоон болох вэ гэдэг чиглэлээр хаан банкны хувьд яаж ажиллаж байна? Маш гоё асуулт. Ер нь бол манай банкны хувьд бүхэл төрлийн одоо бизнес эрхлэгч нар бол байгаа. Гэхдээ сүүлийн үед буюу доктортой хөгжлийн хүрээнд мөн дээрээс нь ногоон эдийн засгийг дэмжих гэдэг үднээс дунд хугацааны стратегид бид 4 кластерын системийг бол хөгжүүлээд явж байгаа. За энэ нь болохоор илүү хөдөө аж ахуйн талдаа гэсэн. Мах, үр тариа, сүү, ноос ноолорын бизнес дээр. Мах, үр тариа, сүү, ноос ноолор. За эдгээр 4 кластерын хүрээнд бол бид нэр хүнсэт аж ахуйн яам. За мөн дээрээс нь эрдэмтдүүдтэй хамтарсан одоо сургуулиудтай хамтраад тодорхой хэмжээний дата базаа үүсгэсэн. За явж байна. За мөн дээрээс нь олон улсын шаардлагуудыг харгалзаж үзээд мөн дээрээс нь одоо хөлөмжийн хийг хаана илүү ялгаруулад байна. Бид нар дунд хугацаанд юун дээр илүү банк гэдэг үүднээс оролцуул зохимжтой юм байна гэж тодорхойлоод эдгээр төслүүдийг бол томоохон одоо компаниудтай хамтраад л хэрэгжүүлээд явж байгаа. За сүүний одоо чиглэлийн үхэртэй холбоотой санхүүжилтүүдийг бол эхнээс нь гаргаад хамтарч ажиллаад одоо явж байна. Махан бүтээгдэхүүн дээр бас бид нар хамтраад явж байна. За эдгээр нь бол бидний хувьд бол нэлээдгүй одоо чухалчилж авч үзэж байгаа төсөл гэж харж болж байгаа. Тэгэхээр яг нийтлэг арилжааны зээлийн санхүүжилтийн одоо хүү маш бага байна гэсэн үг үү? Яг энэ саяны миний ярьсан одоо жишээ нь энэ 4 кластерын хүрээнд бол засгийн газрын эзэсэнд одоо нөгөө хүүгийн татаастай хөтөлбөрүүдэд бас ороод явчихсан явж байгаа. Гэхдээ тэр нь бас ногоон зээлээр хэрвээ шаардлага хангах юм бол хүүний хувьд арай хямд гэсэн үг. Арай хөнгөлттэй гэсэн. Тий. Яг саяны 4 кластер бол бидний яг нөгөө доктортой хөгжлийн хүрээнд бол илүү голчилж тавьж байгаа одоо секторууд гэсэн үг л да. Тэрнээс бусдаар бол нөгөө эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан нөгөө түрүүнд дурдсан цахим шилжилтээр ч гэдэг юм уу те. Яг давхар бол хажууд нь бол борлуулалтаа хийгээд за явж байгаа харилцагч нар дээр бол хамтын ажиллагаа бол илүү хөргөжүүлээд явж байна. Кластер гэхээр одоо за сүүн дээр чи явахад малчид нийлж агаад зээл авах боломжтой гэсэн үг. За малчид байж байгаа. За малчид маань нийлээд хошоод бас болж болно. За тэнд бас нэмэгдээд байгууллагууд буюу аж ахуйн нэгжүүд бас орж болно. Тэгэхээр өөрөөр хэлбэл ингээд Улаанбаатар хоттой ойрхон сүүний үйлдвэрүүдтэй ойрхон гэдэг нь тээвэрлэлтийн шаардлага бол байдаг. Тэгээд сүүгээ тэр нөгөө гарц өндөртэй те гадны үйлдвэрийн за тэр үхрээс бол аваад за түүнийгээ болохоор цуглуулад тэгээ сүү үйлдвэрлэгч нар томоохон компаниуд руу тодорхой гэрээний дагуу нийлүүлээд явах процесс байгаа. Зөв. Тэгэхээр үр өгөөжтэй байгаа тэр гаргалгаа нь яг тэр өндөр гарцтай үхрэн дээр байна. Үхрийн импорт дээр байна гэсэн үг юм уу? Тэгээ тэрэн дээр бас давхар хэлээд яг одоо нөгөө одоо идэж ууж байгаа зүйл нь гэх юм уу тий. Тижээл стандартыг байх хэвээр. За нөгөө цэвэр аюулгүй ажиллагаач гэдэг юм уу тодорхой тийм стандартуудыг бас хангасан байх хэвээр гэдэг. Тэрнийхэн заавар зөвлөгөөг нь хүртэл хамтраад бид нэр одоо харилцагч нартай хүргээд явж байгаа. Тэгэхээр харахгүй санхүүжилтэд дагаад нөгөө стандартууд нь ингээд сайжраад яваад байна тий үйл ажиллагааны. Ирээдүйд таны байгууллагын хувьд ер нь ногоон санхүүжилт болон тий бизнесээ өргөжүүлэх, ногоон талдаа өргөжүүлэх тал дээр ямар төлөвлөгөө байгаа вэ?
Ийм байгаа. За манай нэг охин компани Digital Works гэдэг компани одоо Хаан банк энэ EBRD-тэй хамтраад одоо тэр нөгөө түрүү ярьсан те эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр за жижиг дунд бизнесийн салбарыг дэмжих хөтөлбөр гэдэг тэгэхээр хөтөлбөр арга хэмжээнүүд нь одоо хамтарч оролцож байгаа. За манай тэр компани бол яг ямар одоо үйлчлэгээ санал болгож байна вэ гэхээр жижиг дунд бизнес дээр ч юм бол яг энэ дижиталчлал энэ захимжилт дээр бол одоо харьцангуйгаар хөрөнгө оруулалт хийхэд бол хязгаарлагдмал байдаг тийм үү. Одоо үндсэн бизнестэй эргэлтийн хөрөнгийг одоо яаж хангах вэ? Энийг хайжгаар бас одоо мэдээллийн технологийн хөрөнгө оруулалт бас тийм багагүй хөрөнгө оруулалт байдаг шүү дээ. Тэгэхээр одоо яг манай тэр компани яг ямар үйлчлэгээ тэр жижиг дунд бизнес, эмэгтэйчүүдийн бизнес санал болгож байна вэ гэхээр одоо энэ ямар нэгэн хүний оролцоо их шаардсан, цаг хугацаа их шаардсан энэ ажлыг нөгөө робот ажилтнаар нөхөх ийм болцоог хангах дээр одоо зөвлөх үйлчилгээ одоо тодорхой хэмжээний жижиг төслүүд хэрэгжүүлэх үйлчилгээг санал болгож байгаа. За нөгөөдгөр одоо AI agent буюу одоо орчин үед одоо энэ хэмжил оюун ухааны одоо энэ үйлчилгээг бол заавал юм том компани маш их дататай компани хийх албагүй. Одоо энэ бүр захын маш жижигхэн компаниуд ч гэсэн AI agentтэй болох бүрэн болцоотой болцоо. Яг тэгэхээр одоо энэ дэлхийн том энэ AI төлөвүүд чинь бүгдээрээ ингээд урьдчилан сургацсан ийм модельуд гаргацсан байхгүй. Тэгэхээр энэ урьдчилан сургацсан модельүүдийг ашиглаад Excel дээр ийм жижигхэн дата үүсгээд тэр тухайн байгууллага өөрийнхөө одоо жижигхэн одоо явуулж байгаа үйл ажиллагаанд зориулаад өөрхөн AI agent хийчих бүрэн болцоотой. Тэгэхээр тиймэрхүү дата үүсгэх. Тий, одоо жишээлбэл жижиг дунд үйлдвэр одоо жижиг дунд бизнесүүд чинь ихэвчлэн ERP систем ч гэдэм юм том core системүүд одоо энэ харилцагч байгаа бүх энэ зан төлөвийг ингээд хадгалдаг team систем байхгүй шүү дээ бид чинь тий. Тэгээ харьцангуйгаар одоо юмнууд нэлээд manual гар ажиллагаатай явдаг гэсэн үг. Тэр нөхцөлд одоо бид нар ч бас одоо орчин үетэйгээ хөл нийлүүлээд энэ AI эйжентүүдийг ажилуулах юм шаардлага үүсэж байгаа. Одоо тэр захиалгуудаа хяндагч гэдэг юм. Эсвэл одоо харилцагчийн гомдлыг хүлээж авдаг ч гэдэг юм уу те. Хүргэлтээ хяндагч байдаг юм. Одоо тиймэрхүү одоо үйлчлэгээнүүдээ автоматжуулахын тулд энэ AI-г ашиглах бүрэн болцоотой болсон байхгүй. Тэгэхээр одоо иймэрхүү чиглэлээр одоо юу гэдгийг одоо онцгийн хүрээнд гэх юм уу да одоо ийм жижиг дунд бизнесийн одоо нэгсэндээ тиймэрхүү үйлчлэгийг өөрсдөө хийх хязгаарлагдмал байгууллагуудад одоо манай тэр компани одоо туслах ийм одоо хөтөлбөр хэрэгжүүлээд явж байна гэсэн үг. Тийм. Одоо энэ импортын сүүн дээр AI эйжентийг авчираад үр ашгийг зардаг, үр ашгийг нь төлөвлөд тэжээл мэжээлийнх нь гарч ирсэн. Одоо энэ синержи үүсгэх хэрэгтэй биш та нар. Робот ажилтсан чинь бол одоо амар өндөр хэрэглээ үүсчихэд байгаа байхгүй. Жишээлбэл одоо юу гэдгийг нэг байгууллага би нэрийн дурдад яг одоо нэг байгууллага ингэдэг байсан мэл да одоо бараа бүтээгдэхүүнээ ийм арт зардаг. Тэгээд ийм артаар зардаг. Тэнгүүтээ орой ийм арт хаахсны дараа тэр орлогоо шивдэг байсан баг. Тэгээд хүмүүс гэртээ амарч байгаа 3 4 хүн босоод компьютераас агаад ингээ хийдэг тийм байсан байгаа байхгүй. Тэгээд тэрний роботоор ингээ хийдэг болчингууд тэр 3 4 хүн тэр одоо оройжонгоо суугаад тэр их борлуулалтынхаа нэг нэгээр шивдэг байсан энэ ажил нь байхгүй болж байгаа байхгүй. Гэх мэтчлэн робот ажилтан бол одоо сүүлд RPA гэж нэрлэдэг байгаа. Иймэрхүү хэрэгцээ бол зах зээл дээр бол маш их одоо үүсэж байгаа тий. Тэгээд эн чинь AI-тайгаа нийлээд ингээд интеграцтай явах юм бол одоо бүр их өгөөж өгөх юм болцоотой. Нэг prompt бичээл удирдлагын мэдээллийн тайлан болчихно шүү дээ. Тийм. За нөгөөдгөр бол яхаа одоо манай компани ер нь зах зээл дээр одоо бид нар цаашдаа яг ямар одоо төлөвлөгөөтэй зорилготой явж байгаа нүглээрээ хоёр чиглэлээр бид нар бас нэлээдгүй одоо санаачлах гаргаад ингээ ажиллаа явдаг. За эхнийх нь болохоор энэ дата соёл гэдэг юм яаж бий болох вэ гэж. Мэдээж AI одоо AI 90 үеийн эхэлчлээ. Одоо дэлхийн нийтэд бол AI-ийн хөрөнгө оруулалт бол бүр маш эрчимжиж байна те. Та нар дээр мэдж байгаа одоо Nvidia компани 5 их найдын компани анх удаа боллоо. Энэ чинь AI-ийн л одоо юу шүү дээ. Үр дүн. За тэгэнгүүт AI хийхэд бол AI ч өөрөө зүгээр aircraft одоо онгоц гэж бодох юм бол түлшин юу юм бэ гэвэл дата байхгүй. Дата. Тэнгүүд тэр дата соёл гэдэг юм одоо Монголд бүрэлдэн бий болж байна гэдэг дээр бид нар бас тодорхой хувь нэмрээ оруулъя гэсэн ийм зорилго хэдэн жилийн өмнөөс тавиад жил болгоо ийм дата форум гэдэг юм зохион байгуулдаг болсон. Сая сүүлд бол 10 сарын ихээр болсон Монголын маш олон салбарын хүмүүс зөвлөсөн ийм арга хэмжээ болсон. Тэрээс дата соёлыг яаж бий болгох вэ гэдэг дээр л бид нар маш их одоо анхаарч ажиллаж байгаа гэсэн үг. Одоо нэгсэндээ энэ дата соёл гэхээр дата энэ дэд бүтц байгууллагаасаа эхлэх байхгүй. Тэгэхээр том байгууллагуудын бол илүү комплекс ийм нарийн нийлмэл төвөгтэй систем байхад жижиг байгууллага маш симпл хийх бүрэн болцоотой. Энэ бүх зүйл дээр бид нар мэргэжлийн зөвлөгөө өгөх ийм чиглэлээр ажиллаж байгаа. За хоёр дахь нь бол мэдээж энэ их одоо захимжилт дижиталчлалын үед хамгийн ноцтойгоор тавьж байгаа зүйл мэдээллийн аюулгүй байдлын асуудал.
Энэ зах зээл нь өөрөө маш хурдан томорч байгаа. За энэний одоо хэрэгцээ шаардлага нь одоо бүх төрлийн одоо төвшний байгууллагуудад одоо маш их одоо хэрэгцээ үүсэж байна гэсэн. За энэ дээр бид нар бас хэдэн жилийн өмнөөс жил болгон security ийм форум бас хийдэг болсон. Тэр нь болохоор 4-5 сарын үед жил болгон болж байгаа. Бас одоо энэ дээр бол маш олон хүмүүс, маш олон салбарын хүмүүс ирдэг. Гадаадаас бас маш олон вендор компани одоо дэлхийн энэ security энэ аюулгүй байдлын чиг хандлагыг тодорхойлж байгаа компаниудын төлөөлөл ирж одоо танилцуулгуудаа хийдэг. За дэлхийн нийтэд юу болж байна? Танаа Монгол улсад одоо ямар одоо асуудлууд байна? Энэ бүх зүйлүүдийг одоо мэргэжлийн хүмүүс хоорондоо мэдээлэл солилцдог ийм арга хэмжээ хийдэг гэсэн үг. За үүний хажуугаар мэдээж бид нар чинь тодорхой хэмжээний шийдлүүдийг бид нар өөрсдөө зах зээл санал болгодог гэсэн үг. За бас нэг чиглэл одоо манай дээр барилгын одоо салбарт автоматжуулалтын ажил хийдэг компани маань сүүлийн одоо IoT гэж яриад байгаа тийм. Одоо энэ цахилгааны дутагдал үүсэж байгаа яг энэ үед бол энэ смарт метрийн төслийг бас хэрэгжүүлж байгаа. Смарт метр гэдэг нь одоо ухаалгаар удирддаг тоолор гэсэн үг. Цахилгааны тоолор гэсэн. Тэгэхээр одоо яг ачаалттай үед тэр тоолор яг яаж удирдах юм те. Одоо хичнээн киловаттын яасан үед одоо тэрний ингээ хязгаарладаг ч гэдэг юм уу. Энэ зүйлийг одоо нөгөө цахилгаан түгээхээс шууд удирдах ийм боломжтой ийм тоолоруудын ийм бас төсөл хэрэгжүүлээд ингээ явж байгаа. Гэх мэтчлэн ерөнхийдөө бид нар бол ингээд нэгсэндээ юу гэдгийг яг л одоо нийгэмд хэрэгцээтэй одоо хүн амд одоо тулгамдсан асуудлыг шийдэхийн технологийн шийдлүүдээр л илүү одоо юу гэдгийг төвлөрч ажиллаж байна гэж. Тэгэхээр ирээдүйд яг хоо ер нь одоо манай төсөл шалгарсан бизнес эрхлэгчдэд зөвлөх үйлчлэгээ үзүүлэх үз компани ингээд хөгжөөд бас байж эргээ зөвлөх үйлчлэгээ үзүүлэх ийм бизнес бол бажет явж байгаа юм байна гоо эргэх холбоотой тий. Аха. За төгсгөлд нь таны зүгээс одоо бизнес эрхлэгчдэд хандаад тий ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчдэд хандаад одоо ямар чиглэлээр өөрсдийгөө хөгжүүлж одоо сайжруулж тий ингэж явах хэрэгцээ шаардлага байна вэ? Хандлагын хувьд ямар өөрчлөлт хийх хэрэгтэй байна вэ гэдэг дээр та бас байр суурь илэрхийлж. Тэг яг одоо Монголд маань жижиг дунд бизнесүүд одоо санхүүжилт авахд аюу нөгөө бэрхшээлд тулгардаг одоо барьцаа хөрөнгө дутуу байна, санхүүжлийн зардал өндөр байна гэдэг ч юм уу те. Нэлээд их асуудлууд байдаг. Тэгээд энийгээ дагаад ч гэсэн нөгөө хугацаа хэтрэлт маань бас аюу их байдаг одоо жижиг дунд бизнесүүд дээр. Тэгээд бас одоо олон одоо энэ улсын одоо жидүү сан гэж ярьсан те. Одоо жижиг дунд бизнесийг хөгжүүлэх олон төсөл хөтөлбөрүүд одоо улсын зүгээс хөгжүүлсэн юм олон хөтөлбөрүүд байдаг боловч яг үр дүнгээ өгс нь бол айгүй цөөн байгаад гэдэг. Энийн шалтгааныг бид нар юу гэж хараад байна вэ гэхээр санхүүжилтийг уялдуулсан тэр нөгөө чадахжуулах юм нь ерөөсөө яваагүй учраас зүгээр мөнгө одоо санхүүжилт зээлийг нөхчөөд дараа нь иргэн төлөлтийн нэхэд хаа тэр компаниуд тэр мөнгөө буцааж төлөх дээр л хамаг анхаарлаа төвлөрүүлээд нөгөө талдаа нөгөө өөрсдөө сайжруулах, компанийнхаа өсөх төлөвлөгөө гаргах, стратеги боловсруулах энэ ажлууд нь хаягдсан учраас энэ жижиг дунд бизнесүүд маань одоо нөгөө английн үед бол жоохон эрсдэлтэй гэдэг ангилд очоод тэгээд ийм учраас нөгөө тавигдах барьцаа хөрөнгөний шаардлага нь нэгдүгээрт өндөр, хоёрдугаарт очиж байгаа хүн одоо нөгөө эрсдэл багтай том байгууллагатай харьцуулбал жоохон өндөр ийм байдалтай яваад байгаа юм. Тэнгүүт манай BRD дээр энэ маань бүр яг эсэргээрээ байдаг. Бид нар жижиг дунд байгууллагуудад илүү бага маржин, илүү бага хүний санал тавих боломжтой болчдөг. Нөгөө талаар одоо манай яг хаан бол Хас банктай хамт хэрэгжүүлж байгаа эрсдэл хуваалцах хөтөлбөрийн чанаргүй зээлийн хувь маань ердөө 1% дээр явж байгаа. Монголд маань одоо энэ нөгөө чанаргүй зээлийн түвшин маань 5-6%-тай, жижиг дунд маань бараг 7-8%-тай явж байгаа ш. Тэгтэл манай банкн дээр жижиг дундад олгодог энэ эрсдэл хуваалцах хөтөлбөрийн маань чанаргүй зээлийн 1%-тай байгаад байгаа. Тэрний шалтгаан нь бид нар зөвлөх үйлчлэгээ тэр нөгөө чадахжуулах хөтөлбөрүүдэд давхар хамруулад ингэ явчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр жижиг дунд бизнесүүд маань бас энэ чиглэлүүдээр одоо энэ зөвлөх үйлчлэгээний чиглэл одоо энэ компани өсөх гэдэг энэ чиглэлүүдээр бас анхаарлаа хандуулад тэгээд илүү удирдлагууд нь бас энэ тал дээр бүрэн оролцоотой ажиллавал илүү үр дүнтэй болох юм болов уу гэж л хараад байгаа юм. Тэгээд зөвлөх үйлчлэгээ авч байгаа жижиг дундууд маань нөгөө юугаа их хараа хачаад идэг. Одоо өөрсдөө оролцохгүй удирдлагууд нь өөрсдөө нөгөө завгүй ингээд жижиг дундтай уулзаад ангууд гүйцэтгэх захирал нь баг бүх ажлаа хийдэг шүү дээ. Бараг цэвэрлэгчээс эхлээд баг хүний нөөцийн хүртэл өөрөө хийдэг ийм хүн байгаад идэг. Тэгтэл тэгээд нөгөө зөвлөх үйлчлэгээ авангууд нэг хүндээ даатгаал за чи энийг хийгдэх гингүүт яг өөрийнх нь бодож исэн ажлаас явдгүй ч юм уу тийм байгаад идэг. Тийм учраас жижиг дундууд маань одоо энэ нээлттэй байгаа мэдээллүүдтэй аягүй сайн танилцаад өөрсдөө бас мэдээллүүдээ аваад холбогдоод тэгээд ямар нэгэн байдлаар ийм хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа бол өөрсдөө аягүй сайн оролцоотой. Тэгээд байгаад явах юм бол илүү амжилттай. Тэрийг дагаад бас санхүүжилтийн боломжууд нь ч цаашдаа илүү нэмэгдээд явах юм
боломжтой болов гэж харж байна. За маш их баярлалаа та бүхэнд. Манай Лимон чуудад бас хамтын ажиллагааны сонирхолтой жишээнүүдэд хуваалцсан баярлалаа. Та бүхний цаашдын бизнес, цаашдын төсөл хөтөлбөрүүдэд нь өндөр амжилт хүсье. За баярлалаа.